2021 онд хийгдсэн судалгаагаар Монголд 2 өсвөр насны хүүхэд тутмын нэг нь ямар нэг байдлаар цахим дээрлэхэлд өртсөн, 4 хүүхэд тутмын нэг нь ямар нэг байдлаар цахим дээрлэхэлд үлдсэн байж болцсохгүй байна гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл Монголд энэ цахим дээрлэхэл гэдэг үзэгдэл маань өдөр тутмын хэвийн зүйл болчихсон байж болохоор байна. Цахим дээрлэхлийн үед бодит нүрээ харсан дээрлэхлээс илүү хор уршигтай гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр цахим дээрлэхэл нь 24 цагийн турш ямар ч орчинд үргэлжилж болно. Тэгэхээр нөгөө дээрлэхэлд өртөж байгаа хүүхдэд маань сэтгэл зүйн хувьд нөхөн сэргээх, тайвшрах боломж нөхцөл бага байдаг. За дээрээс нь цахимаар маш олон үе тэнгийнхэн зэрэг харж байх боломжтой байдаг учраас илүү нэр хүндэд нь халдах, үүнээс болоод одоо өөрөөсөө ичих, сандрах мэдрэмжүүд илүү их төрдөг. За дээрээс нь нэрээ нууцлсан хаягнаас хөвчлэн цахим дээрлэхэл үлддэг учраас тухайн хүүхэдтэй холбогдож таслан зогсоох, ойлголцож ярилцахад илүү хүндрэлтэй байдаг. Цахим дээрлэхэл нь урт хугацаанд үргэлжилснээрээ хүүхдийн сэтгэл зүй, нийгмийн харилцаа, сурлага, зэрэгт сөрөг үр дагавар үзүүлж болно. Зарим хүүхдийн хувьд жишээлбэл илүү гадагшаага чиглэсэн шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр илүү ууртай төрөмгий болох, худлаа ярих, дүрм зөрчих, хичээлээ таслах, мансууруулах төрлийн бодис хэрэглэх гэх мэтчлэн. Зарим хүүхдийн хувьд илүү дотгошоогоо чиглэсэн буюу чимээгүй дуугүй болох, өөрийгөө орчноосоо тусгаарлах, өөртөө итгэлгүй болох. За энэ нь үргэлжилсээр сэтгэл түгшүүр эсвэл сэтгэл готрол төрөж болно гэж үзэж байгаа. Буюу сэтгэл зүйн хувьд урт хугацаандаач богино хугацаандаач хор уршигтай гэж үзэж байгаа. Тэгэхээр саяны дурдсан гадагшаа болон дотгошоо чиглэсэн шинж тэмдгүүдийг насан туршидтэй олгохдоо хүүхдийг хүмүүжлэхгүй байна. Эсвэл зүгээр заажиг өөртөө итгэлгүй байна. Буюу тэр хүүхдийн өөрийнх нь үндсэн шинж чанар гэж ойлгоод байдаг. Гэтэл ихэнх тохиолдолд эдгээр маань тухайн хүүхд өөрт нь сэтгэл зүйд нь таагүй үйл явдал болоод байна. Магадгүй цахим дээрлэхэлт болоод байна тийм ээ. Үүнээс үүдээ тусламж хэрэгтэй байна гэдгийг илэрхийлж байгаа. Ийм тусламж хүссэн дохио гэж ойлговол илүү сайн насан туршидтын хувьд. Ялангуяа Монголын нөхцөл цахим дээрлэхлийн талаар бид нар хангалттай ярилцахгүй байгаагаас хүүхэд уг зүйл маань зөвхөн өөрт нь тохиолдоод байна гэж бодсноос өөрөөсөө ичих, тэгээд бусдаас тусламж хүсхийн оронд үүнийгээ нуунд харагдуулах байдал их илэрч байна. Нуунд харагдуулснараа сэтгэл зүйн нөхөн сэргээл тусламж авч чадахгүй байхад хүрэх. Үүнээс болоод түрүүнд дурдсан эерэг гадагшаа болон дотгошоо чиглэсэн шинж тэмдгүүд маань илүү хүчтэй илрэх, тэгээд даамжрах эрсдэлтэй байгаа. Үүнд нэг зүйлийг бид нар анхаарах ёстой. Зөвхөн дээрлэхэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйг нөхөн сэргээх түүнд туслахаас гадна дээрлэхэл үлдэж байгаа хүүхдэд бид мөн туслах хэрэгтэй. Яагаад тэгэхээр олон улсын судалгаагаар дээрлэхэл үлдэж байгаа хүүхэд нь бусад хүүхдээс илүү сэтгэл готролд өртсөн байх магадaltaй гэдэг үр дүнгууд гарч байгаа. Буюу тухайн хүүхдэд өөрт нь хэцүү байгаа учраас үүнийгээ гадагшлуулах, ямар нэг байдлаар өөртөө туслахын тулд тэр дээрлэхлийг үлдэж байна гэж сэтгэл судлал жишээ нь тайлбарладаг. Тэгэхээр бид нар дээрлэхэл өртсөн хүүхдэд туслах ёстой, үлдсэн хүүхэд бол муу юм а гэж ялгалгүйгээр аль алинд нь дэмжих тусламж үзүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ялангуяа цахим дээрлэхэлд болж байгаа эцэг эхүүд маань мэдэх юм бол цахим хэрэглээг нь хязгаарлах байдлаар үүнийг таслан зогсоохыг оролддог. Гэтэл нөгөө талаас цахим хэрэглээ бол өсвөр насныхны өдөр тутмын байнгын хэрэглээ болчихсон. Тэдний амьдралын нэг хэсэг болчихсон. За дээрээс нь цахим хэрэглээг нь хязгаарлах вэ гэж айснаас эцэг эхтэй үүнийг хийхгүй байх нь одоо түгээмэл болчиход байгаа тийм. Тэгэхээр цахим хэрэглээнд нь анхаарал хандуулах нь буруу гэсэн үг огт биш. Гэхдээ үүн дээр нэмээд магадгүй үүнээс илүүтэйгээр хүүхдийн сэтгэл зүйд анхаарлаа хандуулах нь дээрлэхлээс урьдчилан сэргийлэх эсвэл нэгэнт болсон тохиолдолд нөхөн сэргээхэд илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Дээрлэхлийг тасан зогсоохын тулд бид нар зөвхөн интернет хэрэглээг хязгаарлахаас гадна тухайн хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд тайван байдалд анхаарах нь үр дүнтэй. Яагаад гэхээр сэтгэл зүйн хувьд тайван эрүүл бус байгаа хүүхэд цахим орчинд илүү их цагийг өнгөрөөх хандлагатай гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол тухайн орчиндөө жишээ нь гэр бүлийн орчиндөө таагүй уур амьсгалд байгаа бол түүнээс зугатаахын тулд, холдохын тулд онлайн орчноор байгаа орчноо нөхөхийг оролдож байгаа юм сэтгэл зүйн арга гэж үздэг. Тэгээ үүнээсээ болоод буюу онлайн орчинд их цагийг өнгөрөөснөөрөө түрүүний хэлсэн
дээрлэхэл эсвэл бусад эрсдэл зан үйлд өртөх эрсдэл нь бусад хүмүүсээс илүү нэмэгдэж байгаа гэж үздэг. Чиний найз нөхөд, ангичин хүүхэд, за эсвэл таны хүүхэд тэ ямар нэгэн байдлаар түрүүний хэлсэн гадагшаага болох түрэмгийлэх, ууртай болох, за эсвэл дотгошоогоо болох, чимээгүй, орчноосоо тусгаарлагдах гэх мэт шинжүүд илэрч эхэлвэл үүнийг хүүхдийн төрөлхийн зан чанар эсвэл энэ хүмүүжлэгүй хүүхэд гэж ойлгохоос илүүтэй тухайн хүүхдийн сэтгэл зүйн таагүй байгаа учраас магадгүй бид нэр ярьж байгаа цахим дээрлэхэд ч хүрсэн байхыг үгүйсэхгүй тийм ээ. Тусламж хүсэж байгаа шинж тэмдэг юм аа гэж ойлгож хүлээж авч явах хэрэгтэй. Цахим орчинд илдэг байцгаая. Be cyber cool.